За сайн байцгаана уу. Би драмын театрын жүжигчин Амгаланбаатар байна. Драмын дөрвийн амгаа байна. За тэгээ өнөөдөр My Step подкастт үргэлж оролцож байна. Сайхан байна. COVID-19-ийн айхтар карантины үед энэ нөхцөл байдал бол одоо ялангуяа жүжигчид, уран бүтээлчид, спортын тамирчид гэдэгт бол маш их одоо хүн дээр тусч байна тийм ээ. Адгийн наазах л одоо сагсны хүн. Би бол хөлөг мөс авах хүн тийм. Тэгэхээр хөлөг мөнгөний тэмцээнүүд бүгд цуслагдсан. Одоо SPS-ээр юу тоглолттой үснээр би ч өөрөө United-ийн фанат л да. Тэгэл 5 дахь орой болгол бараг шахав. Шүн зүгтээс ахиж суудаг хүн ч одоо байхгүй. Гэх зэрэгээс авахуулаад үнэхээр энэ бол айхтар цар тахал бол үнэхээр дэлхийн нийтийг цочроож байна. Уран бүтээл жүжигчдийн бидний хувьд бол бас хэцүү байна. Яг бид нөгөө драмын театрын хүн гэдэг чинь бол одоо төрийн албаагч шүү дээ. Төрийн албаагч хүн одоо яг ажиллаа хийгээд цалин мөнгө бол тавьж байгаа л да улсаас. Гэхдээ бид нар одоо 3 сарын 1-нд одоо алдарт Толстой Анна Каренина жүжигээ нээх гэж байсан. За тэгсэн чинь одоо 1 сарын 27-ноос эхлээл ингээл хөл хорионд ороод одоо тэр сайхан уран бүтээл маань бүр бэлэн болцсон байсан шүү дээ. Манай жүжигчин бол ингэдэгин эхлээд одоо 2 сар одоо сургуультаа хийж байгаад эхлээд дотоод хяналт буюу манай найруулагчийн зөвлөл үздэг байхгүй. За жүжиг явууч хэрэг байна те үздэг. Тэгээ за болж байна. Нэг дахиад ийм засвар хийгээд одоо хугацаа өгдөг байхгүй. 7 хоногийн дараа 11 хоногийн дараа одоо гадаад хяналт буюу уран сайхны зөвлөлд үзүүлэх. Тэгээд уран сайхны зөвлөлдөө үзүүлжээж жүжиг нээх эрхээ аваад тэгээд жүжиг маань нээлттэй хийж үзэж төмдөө өгдөг байхгүй. Тэгээд бид найруулагчийн зөвлөлд ороод эхний дотоод хяналтаа амжилттай өгөөл тэгэл зогслоо. Тэр нээхэд бол яг бэлэн байсан. Хэрвээ 4 сарын 1-нд 3 сарын 30-аар ингээд хөлөөр цуслагдаад ингээд сайхан болсон бол бараг 4 сарын 1-нд нээч өгсөн байхгүй жүжигээ. Тэгсэн байдгүй. Тэгээ бараг театр руу орох хэрэггүй шахах юм гээл байж байна. Энэ сайхан жүжиг маань одоо хизээ нээхийг одоо би хэлж мэдэхгүй. Энэ айхтар цар тахлын нөхцөл байдал одоо байдлаас бол шийдэгдэх болсон байна. За тэгээ дээрээс нь би ч дөөр бас соёл урлагийн сургуулийн жүжигчний ангийн багш хүн шүү дээ. Одоо багшилж эхлээд би ч дөөр 5 6 жил болчихлоо. Одоо энэ жил миний хүүхдүүд маань 4-р курсд төгсөж гисэн. Төгсөж гисэн гэж байна шүү дээ. Төгсөжтэй байхгүй. Тэгээд манай анги одоо сойш 4 жилд нэг удаа авдаг хөгжим театрын жүжигчтэй анги гэж байна байхгүй. Тэр ангийг одоо би төгсөж байгаа. Тэгээ манай хүүхдүүд энэ жил 2 жүжигээр диплом хамгаалаад нэг нь алдарт Ромео Жулиета мюзиклэр, хоёр дахь нь бол Скапены дамжлаглгээд сонгодог нэг жүжигээр хамгаалах ёстой байсан боловч бас ингэ зогсож байна. Хүнд байдалд байна. Ерөнхийдөө дуглаг спортын өндөр хүнд байдалд байх шиг байна гэж мэдэгдэж байна. Тэгээ одоо бараг 2 сар шахам гэртээ ингээд суусан бас үнэхээр хэцүү байдаг юм байна. Тэгээ нэг нөхцөл байдлыг одоо яалтаа энэ ч бол жинхэнэ нөгөө давтчгүй хүчин зүйл шүү дээ. За тэгээ уг нь бол ингээд хаврын сайхан дулаах хуулиар ирээд нэг сайхан ирж байгаа цаг их сайхан байна. Тийм болохоор одоо энэ айхтар цар тахал маань тахлын ард бид нар хамтдаа гарч чадах байхаа гэж найдаж байгаа. Манайх бас дандаа гаднаас зөөр тавьчих байгаа болохоос шүү дээ. Өөрсдөө ингэж дотроо улсдаа тарааж яаж одоо Европын орн шиг Америк шиг юм хүнд байдалд орж ороогүй байна. Тэгээд энэ хичээл ингээд энэ айхтрын ард гарах байлгуудаа гэж одоо найдаж байгаа шүү дээ. Одоо манай юу онцгой комисс сайн ажиллаж байна. Эрүүл мэндийн яамт тусмаа маш сайн ажиллаж байгаа гэж би хувьдаа бодож байгаа. Одоо юу гэдэг юм бэ? Одоо улс төрч мөргөл байна. Гэхдээ энэ улс төрөөр чи оролдохгүй махад улс төр чамаар оролдоно гэж үгүйдэг шүү дээ. Тийм болохоор ялч одоо ийм үед бас гурмаар юм бас гарч ирэх юм аа. Одоо саран гэрэл сайдыг бол тий хүмүүс сэтгүүлч хүүхэн эрүүл мэндийн салбарыг удирдна гэж юу байдгийг тэгэл нэлээх одоо чичлсэн тийм ээ. Тэгэхэд бол одоо энэ чинь заавал
мэргэжлийн хүн байхаас илүү сайн менежер. Ер нь манайхан ингэж одоо ийм засаглалтай үед бол тийм ээ. Дарга сайд гэдэг хүнийг бол манайх яг дарга сайдаар нардаг байхгүй. Биш ээ, дарга сайд гэдэг чинь бол өдөртөн чиглүүлэгч тийм ээ. Сайн менежер байх хэрэгтэй байхгүй. Тийм болохоор одоо энийг бол Сарангийн сайдыг би бас хийж чадчихна гэж би одоо харж байгаа. Би бол нам бус шүү дээ. Тэгээд үнэхээр эрүүл мэндийн яам одоо тэр Чинбаяр гэдэг одоо мундаг эмчийг гэдэг сүүлийн үед таньдаг боллоо. Яг жинхэнэ халдвар төвчин судлалын өмсөнд төвд одоо яг ковид-19 туссан шинж тэмдэг илэрсэн хүмүүстэй тулж ажиллаж хоёрыг одоо эдгэрчээд байна шүү дээ. За энэ мундаг эмчдрийг бүгдийг зөв зохион байгуулалтанд оруулж удирдана гэдэг чинь ерөөсөө чадвар байхгүй тийм. Тийм болохоор одоо ажилд намж төсмөр байна. Сайн ажиллаж байгаа гэж байл одоо магтмаар байна. За тэгээд тэрнээс гадна одоо хэдхэн хоногийн өмнөөс одоо 2-3 хоногийн өмнөөс утааны эсрэг ээж аваад гэдэг юу гэдэг Facebook том групп байдаг 120 мянган хүнтэй. Энэ группийн бас нэг гишүүн бий л дээ. Энэний одоо админ буюу одоо нэг хүүхэн байдаг бүр хүү гэдэг. Тэрний бол би анх утгаатай тэмцэж гарч иж байхад би бол үнэхээр дэмжиж те скватрын талбай дээр очиж одоо тэрэнд үг хэлж одоо хүмүүсээ уриалж ингэж явж байсан. Энэ бол зүйтэй ажил байсан. За тэгээд тэрнийхээ хүчин энэ жил утаа бол 50% буурсан шүү дээ. Үйл ямар байдаг вэ? Нодлон хүчин ямар байлаа? Энэ жил бол үнэхээр тэр одоо шахмат төс орж ирсэнд бол зүв байсан. Утаа үнэхээр буурсан. Тэгээд үнэхээр энэ зөв чиглэлийг барьж аваад энэ маш олон мянган хүнийг хамруулсан группийн админ болонготой энийг бас одоо яг өөрийнхөө хувийн юмд ажиллаад ирэх гэж хардах сэтгэл яг төрж байгаа. Яасан гэвэл сая амар сайхны утын дарга амар сайхны ихтүүлж байгаа одоо энэ түүтэл ба уртлын цэцэрлэг төрөл юм байна шүү дээ. Энийг одоо ингэж сайжруулж орчин үеийн сайхан болгоё гэсэн энэ ажлыг одоо хинээс захиалга авсан бүү мэд тийм ээ. Захиалга гэж яг одоо зөв хувь хүн хардах хэрэгтэй шүү дээ тийм ээ. Амар байна. Очоод хашаа барьчлаа инглээ лайв, байнгын лайв хийгээл нөгөө тэр 120 мянган хүнтэй группээ түшглээ тийм ээ. Тэр чинь бол олон мянган хүн тараагаал. Энийг тэгэл нөгөө учрыг алдгүй ойлгодгүй тийм гарууд нь сэвж яваал. Энэ дээр болохоор би болохоор эсрэг байр суурьтай байна. Чинь юу штэ. Бүр аль нодлон арай их гэж тэр нөгөө нэг манан гэжтэглэмийн боссуудаас 10 сая долларын барьцаан тавьсан байхад нь одоо нийслэлтэй буцаа шурааж авсан юм байлээ шүү дээ. Тэр өмнөх зах хэмжээнд туслаад. Энд ч одоо баг энэ Шангрила юу шиг өндөр байшин барьчихыг үүсэхгүйсэн шүү дээ. Тэр МСС-ийн тэр юу шиг тий. Тэгэхэд тэгж өрөөлөөгөр ингээд нийслэлтэй буцааж аваад энийг одоо орчин үеийн сайхан болгоё гэдэг ажил эхлүүлээд энэ ч найлрч хийлэгдсэн байсан юмыг одоо ингэж эсхүүс дуурж агаад би одоо тэгээд миний пост юм оруулахгүй юм. Тэр чинь өөр админ юм чинь. Тэгээд оруулсан хүмүүсийн доор одоо комент бичээл явж байгаагүй. Яг хүмүүс хоёр хуваагдсан байлаа угаас. Тэгтээ ер нь дийлинг гэнэ. Ялангуяа би өвдөө яг бодож байгаа. Улаанбаатарын унган иргэдэл баг энэ юуг л дэмжиж явах шиг байгаа. Энэ одоо энэ хажуулт нөгөө МСС-ийн уртл байдаг Марко Пологын өшөөтэй саад байна шүү дээ тий. Тэр 100 ямар гоё хоордог вүлээ тий. Ямар их хүмүүс тэнцээ очиж ус орилтууд дээр тоглож ингэдэг вэ. Тэгээ би одоо хэдхэн жилийн өмнө тийм хоёр харьцуулсан зураг Facebook дээр явж ирснийг санаж байгаа. Хувийн хвшил төрийн. Тэрийг чи ингэ сайжруулъя гэдэг гэж байна. За тэгээд амар сайхны оюуны ундраа гэж хүмүүс янз бүрэл ухаж явах шиг аргагүй дээ. Тэр ч одоо зайсан толгойг ухаад том барьцсан болохоор ч хүмүүс мэдээж тэгж байна. Одоо тэр хувийн компани захирал биш тийм биз дээ. Сайхан бол одоо чинь нийслэлийн одоо энэ сая гарan хүмүүсийг одоо удирдах энэ том одоо менежер хүн зүүн нээж байгаа гэж яваад дэмжиж байгаа. Гэхдээ бас нэг эргэж хэлэх юм юу гэхээр одоо энэ манай удирдах байгаа дарга менежерүүд энэ сошиал сэвэгчдээс болж ажиллаа зогсоо байгаа. Одоо ингэ тийм фэйсбүүкээр ажиллаа гэдэг нь гэсэн тийм уур сүлдө хурж байгаа байхгүй. Яасан гэхэлэр нөгөө нэг 100 хужаа орж ирээд нөгөө дархны замыг тавья гэдгсэн шүү дээ. Тэгсэн чинь одоо сошиалаар нэг сайхан сэвж өгвөл тэгэл болиулаад тэгээд дархны замынхаа ажил нь зогсцсон. Тэгээ саяхан бас нэг Монгол ажилч
орохоор боллоо болоо гэсэн тийм арай нааштай мэдээд дуулдаж байлээ л дээ. Тэгэхээр би юу гэж хэлэх гээд ихээр энэ сошиал сэвэгчдээс болж төрийн ажлыг одоо зогсоох ч юм уу, болох ч юм уу, өөрчлөх ч юм уу ийм баймиргүй байна л гэж бас бодоод байгаа. Жохон нь шуугаад эхлэнгүүт л дарга нар энэ нөгөө яад юм шиг албан тушаалаа алтгаас айдаг, суудал самтаа алтгаас айдаг юм шиг. Биш. Үнэхээр өөрөө сайн менежер бол үгүй ээ. Тэгээд одоо амар сайхан зөрөгтэй хэллээ л дээ. Одоо тэрний бас гуйлцсан байлаа тий. Яг тусам тайрна гэсэн байлаа да тий. Тэгээд би ч одоо өөрөө бас Facebook-ийн идэвхтэй хэрэгч болоод их удацсан байлаа. 8 жил болцсон байлаа. Тэгэхдээ би Facebook-ийн комментүүдийг багтаа уншдаг юм уу зүгээр өөрөө мэдээлэл жанртай зүйлийг авахын аваад хаяхын хаяал. Тэгээд өөрөө бол бас одоо постууд тавихад бол тэгэж юу гэдэг илэрсэн, далиерсэн тийм пост биш. Ойлгох зөв талаасны явах юм бол энэ нэг хэрэгтэй юм байгаа шүү дээ. Facebook, Twitter гэх юм бол. Тэгэхгүй манайхан бол арай л дэндүү. Нэг бол дэндүү ашиглаад байгаа. Хитрхи туйлширч. За тэгээд эн чинь яг юу гэхээр ингэж хүмүүсийн ажлыг зүгээр хийх юм байна шүү гэж бас хэлмээр байна. За би бол өөрөө драмын жүжигч юм. Драмын театрт одоо яг 20 жил ажиллаж шүү дээ. 2000 онд хамгийн анх алдарт нийтлэж Баабрын зохиол Боог цаа гэж үжгээр анх драмын театр гэж том айлын өндөр усыг давж орж ирж байлаа. Тэрнээс хойш 20 жил би бас яг үнэхээр хоёргүй сэтгэлээр энэ драмын хавлагт зүтгэж явна. Цаашдаа ч бас эргэж буцахгүй гэж би өөртөө боддог. Тэгээд одоо мэдээж 20 жил зөвлөсөн, хоригдлуулсан энэ сайхан туршлагаа залуучуудаа шанартай үе гэсэн үүднээс одоо соёлын урлагийн сургуульд бас багшилж байгаа. За тэгээ яг одоо жүжигчний урлагийн олон одоо төрөл жанр байна л да. Тэгээ би бол өөрөө Монгол Улсын ардын жүжигчин Ламхүү гэж агуу хүний шав. Миний өгшөл бол одоо 30 жил драмын театрт жүжиглээд тэгээд дараа нь одоо 1992 оноос эхлээд соёлын урлагийн их сургууль багшилсан. За тэгээд тэр хүний 96-аас 2000 оны төгсөлтийн шавнд манай ингээ сайхан өргөнтэй бас дөрөн гарсан. Одоо манай маск продакшны баяр мангана, манай драмын театрын жүжигчин Бат Төмөр. За тэгээд манай нөгөө группт бол манай театрт байж байгаад одоо Аримунга продакшн байгууллага гарсан. Одоо жүжигчин Ганц цэцэг гэх зэрэг одоо сайхан өргөнтэй шүү дээ. Тэгээд манай яг театраас анх хөвшил продакшн гэж урнаа танаа жижиг ганчин 3 гараад тэгээд сүүлдээ хөвшлаасаа гараад одоо өөрөө Аримунга продакшн байгуулсан явж байгаа. Тэр бол одоо драмын биш одоо киноны чиглэлээр ингэ явж байна. Миний хувьд бол драмдаа ингэж байж байна. Магнам болохоор одоо хошин урлагийн чиглэлээр явж байна. Тэгээ сая би бас 4 сарын 1-нд одоо хошин урлагийн одоо продакшн хамтлагуудын нэгэн тоглогдоо тий. Үнгүү синий хэлсэн үстэй тий. Үнгүү ингээд сайхан тоглолт хийлээ. Энд дэр бол одоо хүмүүс янз янзаар хүлээж авсан. Гэхдээ юм шүүмжилс нь илүү олон байсан байх ч үнэтэй байдаг. Би өөрөө драмын жүжигчин хүн. За тэгтээ бас эн чинь манай хошин урлагийнхан чинь бол бас нэг жанр төрөл жанрын хүмүүс шүү дээ. Тийм болохоор би одоо найз нөхөр ах дүүнэрээ бол их дэмжиж явдаг л да. Тэгтээ саяын энэ тэр тоглолтын би бас 2-3 харсан л да гэж гэртээ байж байгаа юм чинь. Үнэхээр одоо энэ шинжлэх хэрэгтэй болсон байна гэдэг бол яг харагдсан. Нөгөөх л одоо 90-ад он тоглогдож ирсэн тэр өнгө төрхөөр 2000 оны ихээр тоглогдож ирсэн тэр өнгө төрхөөр яг өдөрт явцсан 20 жил явчихж. Одоо энийг арай өөр хэмжээнд гаргаж ирэх цаг болжээ. Би бол нөгөө комеди хийдэг хүмүүсийг болохоор би столиж өгчөрдөг. Яагаад гэвэл тэр гудамжны үг хэллэг тэр одоо наах хамаагүй гэж болохгүй тайз тийм байж болдгоо байхгүй. Тэгэхээр одоо нийгмэд байгаа ч юм уу тийм юмд
одоо хараал өрөөлтөө хараалтай юмэлтэй хүмүүс тэрийг ингээд сэрцгээж сорцгээж чихэн сорцгийгээл те нүдэн сэрцгийгээл ингээд анзаарч харддаг юм байна. Тэгснийхээ хэрэг үзэгч олонтой үзэгч ихтэй болдгийн байна. Одоо юу гэдэг Facebook, Twitter хуудсууд нь дагагч олонтой болдог ч юм уу. Тийм байна. Одоо Facebook-ээр юугаар Twitter-ээр хамгийн хараал өрөөл хийж байгаа хүмүүсийг дагдаг хүмүүс их байт юм ба штэ. Тэрс хамгийн одоо зүг зүгтэй мэдээлэл оруулдаг те таны мэдхүүн одоо мэдлэг оюу ухаанд ч боловсрол болохоор тэгээд тэр комедигийн хүмүүсийг одоо гошуун уулгатай харьцуулаад л байна. Биш. Одоо тэгэхээр манай гошуун уулгын продакшнууд одоо өөрсдөндөө яг дүгнэлтийг цаг болцсон байгаа байхгүй. Тэр гудамжны хэлэхдээ би угаар халамжуу сууж байгаа хүмүүсийн урд ярьж маазарч ингэж хүмүүсийг одоо инээлгэж одоо заваарж байгаа хүмүүстэй та бүхнийг жишдэг болсон байна шүү дээ. Тийм болохоор та нар маань энийг өөр төвшөнд арай өөрөөр ингэж хийх цаг бүр яг бүр ирдсэн байна. Тулцсан биш бүр ирээд өнгөрөөд ингэсэн байна. Тийм болохоор та хүмүүс өөрсдөндөө дүгнэлт хийгээч гэдэг. Би одоо магнит дотор ууж байгаас хэлье гэж бодож байна. Тэгжил жоохон харамсалтай санагдлаа. Тэгтээ тэрийг бол гуйлж мөөгж ингэсэн хүмүүс байна. Одоо юу гэдэг сэтгэлэн сайхан юм дааж яах шиг тийм ээ. Тэгээд яг манайхан зарим үзэхгүй байхгүй яасан тэгвэл үнгүй нугсгүй гэл манайхан өмнөөс бас хэрүүл угуул хийгээд хэрэггүй байхгүй юм чинь. Зүгээр л өөрсөндөө одоо энэ урал гэдэг юм чинь хөгжүүлдэг юм чинь шүүмжлэгч байдаг байхгүй шүүмжлэл байдаг байхгүй да. Одоо мэрэгжлийн судлаач шүүмжлэгч яг ингээд дутагдсны орон л одоо ингэж гарч яндаа л гэж бодож байгаа. Манай театр бол одоо ямар ч цаг үед үнэхээр одоо энэ хяналт тийм ээ би түрүү ярьсан шүү дээ. Дотоод танилт, гадаад танилт, уран сарын зөвлөл. Ийм одоо яг жинхэнэ ёс зүгээ барьж явж байгаа юм хувьд одоо үдий цагт явж байгаа байхгүй театр маань. Тэгээд би тэр ганц мөнгө сэтгүүлчийн юу гэмсэн. Тэр бол ихтэй айхтар дайрсан байл. Тэндээс би ганц зүйлийг л нэг л зүйлийг их дэмжиж байгаа. Дэмжсэн. Тэр нүглэр хошин урлагийн продакшнууд найруулагч байхгүй наа. Найруулагч байх ёстой гэдэг тэрийг дуурсан байл. Тэрийг би одоо зүү харж штэ гэж бодож байгаа. Тэгэхээр одоо X төс маань бол ингээд хошин шогдох болохоор болчлоо штэ. Урд нь найдан дээр найруулагч X төс байсан штэ. Манай театрын найруулагч. Тийм болохоор бас нэг найруулагчтай продакшнс арай өөр явах шиг байгаа байхгүй. Тэгээд сүүлдээ энэ X төсөх юмс айхтар байна л да. Энэ яг одоо ингэж хуушнаараа 20 30 жил явчихсан юм ямар одоо явах байлаа гэж гэдгээ өөртөө ойлгонгуудаа одоо энэ багшин шогийн тоглолт хийхгүй. Тэгээд зөвхөн нөө салбарлаа орлоо. Өөрсдөө зарлаад авсан шүү дээ. Тэгээд тоглолт хийхгүй. Тэгэхээр одоо бас энэ дээр үлдвэл тэгээд одоо бус продакшнууд манаас бодмоор юм болов уу гэж би бодож байна л да. Зүгээр миний харж байгаа үнцэг. Түүнээс би тэднийг бол миний олон сайхан найз нар байна, олон сайхан ах нар байна, эгч нар байна, дүү нар байна. Бүгд л сайхан юу бол та харьцаатай явдаг. Тийм болохоор манайхан өөрсдөө хэрвээ энэ подкастыг сонсох юм бол амгаагийнхаа одоо энэс авахын аваад хаяхын хаяа тэгээд өөрсдөндөө бас үнэлэлт анализ хийх байхаа гэж би найдаж байна. Өөр татан уулзах юм би хэлнэ. Айгаад нуугаад ах зүйл байхгүй шүү дээ. Үнэхээр шүмжлэлтэй байх хэрэгтэй. Энд чинь тэгээд угаасаа сүнэлтэй шахаад гаргадаг байхгүй юу? Болохгүй байгаа. Тоглолт хийх чинь анх сонсч би баярлж байсан байхгүй. Магнатаа бодож за наачдаггүй юм шүү. Та яхан хурц чигээр одоо ингээд хандвин данс маш явуулах гэж яах юм бэ те? Арт мөнгө төрөхгүй ингэж яхад мөнгө төрөв хандвин мандын гэж яах. Зүгээр сайхан тоглолт яач. Гой корпорат болно. Вау. Наач гой шүү гэж. Гой санаа. Санааг нь манай магнаа гаргасан шүү дээ баяр манай. Тэгээ гой шүмнэг шиг гэдэг хэлжсэн. Тэгээ яхад сүүлд мэдээж ингээд юм хийж байгаа хүн л угаасаа шүмжлүүлдэг тий. Тийм болохоор зүгээр. За одоо яг манай дараамын театр бол том үлэг онгоц. Мэдээ зогсохгүй. Улам цаашаа явна. Сайхан залуу хүмүүстэлч араас залханд гарч ирж байна. Тэгээ манай театраас одоо жигүүрсэн ер нь бол бүгд ч тийм. Энэ хошин урлагт байгаа продакшнууд бол бүгдээрээ манай театраас дайлж ургаж үзүүд нь хөдөлж гүйцэтгэх гарсан хүмүүс шүү дээ. Тийм болохоор энэ том
Хөргөн хуцаа хэзээ зөксөхгүй явна. Тэндээс гараад амжилттай явж байгаа дүнэртэй найсартай бас их баярлалаа. Яг энэ дээр тэгээ янз янзаар манайхнаас бас амжилт хүмүүсүүд байдаг л да. Драмын театрыг зүгээр тэ өглөөд уух газар гэж бити бодож байгаа юм гэж өөрөлдөх хүмүүсүүд. Гэтэ зарим нь өмнө хэлсэн шүү дээ. Би эндээс туршлага судалж тэ туршлагатай болж байгаад өөр ингэсэн байгуулсан гэсэн бодолтой хүмүүс орж ирсэн гэл байж болно шүү дээ. Тэр чинь хувийн өөрхөн бодол зүв байхгүй. Миний хувьд бол зүв. Яах вэ? Тэгтээ би өдөө 20 жил аягүй сэтгэлээр зүтгэсэн хүнийхээ хувьд бол зарим нэг одоо тийм юм дээр бол бас жоохон эмзэгтэй үе хардаг л да. Өглөөд өрөх тийм буудлаж битээ бодороо зүгээр бидний үүрнээсээ өндөглөөд үцүүд нь ургаж гүцээд гарсан ийм сайхан газар шүү гэж өгүүлж театрт мөргөж яваасаа гэж боддгийг. Тэгээ үнэхээр бидний анх театрт орж ирж байхад бол манай театр хэцүү байсан шүү дээ. 2000 онд. Театрын жүжигний билет 2,000 төгрөг. Тэгээд 96 онд тавигдсан найдаа нэрвэгчийн Ромео Жулиета 98 онд тавигдсан Тамггүй дээр хоёр маань үзэгч гайг үздэг. Тэгэл ер нь хэцүү байсан. Тэгэхээр манай бооцоо жүжиг орж ирэл анх 10,000 билет зараад. Хүмүүс шоконд орсон. Мүү яаж юм гээл. Тэгэл одоо манай пара тий наран болон найруулагч маань жүжиг бол дуртай байх хэвээр, дуун клиптэй байх хэвээр ч гэх юм тий. За тэгээд бид бол үнэхээр одоо шинжлэхтийг бол хийж чадсан гэж боддог. Тэгээ манай Цэрэн Давг ах хэлдэг л дээ ард юм шин Цэрэн Давг ах маань. Үнэхээр ачааны хүндийг нуруунд дээр өөрч яваа залуу шүү гэдэг. Бидрийг залуух. Тэр үг бидэрт маш их урам өгч. Үнэхээр одоо өдий хүртэл аягүй сэтгэлээр одоо манай драмын дөрв бол тийм ээ. Тэгээд явж чинь. Одоо цаашдаа ч явна. Улам сайхан болгоно. Улам одоо сайхан бүтээлүүд хийнэ гэж бодож байдаг шүү дээ. Урамтай ч хүнжүүл хизээч одоо юу гэдэг ухрын тий зогсох газар байхгүй хязгаар авахгүй мөрөөдөл хязгаар авахгүй ухрын гэж бол хизээч байдгүй улам уушч явдаг. Тэгээ одоо ингэ харж байгаа сайхан байдаг юм уу? Одоо улам цаашлаад одоо ингэ араас дүүнээ манаас нь бол одоо шавнараас маань ихээс нь ороод эхэлсэн баг шүү дээ театрын жүжигчнэр тэгэл бодолтой. Тэгэхээр энэ холбоо хязгаар тасрахгүйгээр энэ драмын театр гэсэн томьёолын конкурс хязгаарч зогсохгүйгээр цаашаа явна л гэж би бодож байна. Манай Монгол улсын төрийг 44 жил удирдсан Юмжаагийн Зэдэн бааж агуу сайхан хүн байлаа. Удирдахч байлаа, мундаг удирдахч байлаа. Тэр хүний удирдсан 40 жилд Монгол улс маань бол сөрөнгөө хөгжиж өнөөдрийн энэ сайхан одоо байдалд хүрсэн шүү дээ. Энэ хүний дүр тоглох сайхан том юм завшаанаа тохиолдсон. За тэгээд энэ бол хүмүүн фильм найруулагч мөнгөсөх. Найруулагч залуу маань сайхан том бүтээлийг найруулсан. За энэ продюсераар бол ерөнхий продюсер бол одоо манай их хурлын гишүүн Жангийн Мөнхөт гэж сайхан залуу байдаг. Бидний үеийнхэн. Тэр маань бол үнэхээр одоо 3 дахь түүхэн киногоо продюсерлж байна. Анх 7 бүхэн ардгүйгээ те ард үслийн анх 7 дараа нь Бүү Март гээд Батмөнх дарганы тухай. Жамбын Батмөнх дарганы тухай. Тэгээ 3 дахь том уралдаан дээр нь болохоор түүх мартахгүй нэртэй Юмжаагийн Зэдэн бол тэрдэгчийн маань тухай сайхан киног продюсерлсан байгаа. Тэгээд энэ маш том хэмжээний уралдаан болсон. Нодлон 5 сард зураг эхлээд сая 12 сард бас за тэгээд тэрнээс хойш одоо монтаж үүтэй бүх юм ягаад 3 сарын бас нэгэнд амжихгүй 3 сарын 5-нд нээлттэй нэгжсэн чинь бас энэ айхтар цар тахлын ард орчлоо. Тэгээд 4 сарын 21-нд одоо 2 ангид кино болсон. Нэг анги баг цаг 50 минут метраж та. Үнэхээр энэ төрийг 44 жил өдөрсөн хүний одоо түүх намтраар кино хийх нэг ангид кино багтахгүй юм бэл. Багтахгүй тийм ариун одоо түүхтэй юм мундаг хүн чинь. Тэгээд 2 ангид нэг анги цаг 50 минутын метраж та 2 ангид тийм том сайхан түүх кино болсон. Энэ хүний одоо
эдэр зэлэн зэдэн бол энэ бүгд гэдэг болсон. Одоо настай бүр дарга маань Москвад очиод үйлээ суужсэн нэг санаж байгаа. Дожож ярьцгаа байл тий. За тэр хэсгийг тэр одоо настай зэдэн бол дарга бол манай тэрэн шиг холт гаяч өгч Түнбаатар ах маань тогссон байна. Тэрээс өмнө 14-17 насныгээд залуу зэдэн бол бас нэг хүү тогссон байгаа. Киноны дэс сарвал гэдэг. Дөрөв бүс ятдаг тогссон. Энэ 3 настай тогссон. Тэгээд юм би бол одоо 17-оос хойш Түмрах хүртэл тий одоо эд хийж бүтээжсэн үеийнхэн яасан тогссон. За тэгээд энэ киноны маань нээлт маш сайхан хэмжээнд болгочихсон бөгөөч одоо IPTV гэдэг нэхэр болж байгаа шүү. Аргагүй одоо нөхцөл байдал цаг үеийн юм байгаа болохоор. Тэгээд эхлээд 1-р анги нэ. За тэгээд дараа нь 2-р анги бол гэж сайхан кино театрын тайзан дээр дэлгэсэн дээр нэг болов гэж найдаж байгаа. За ингээд өнөөдөр Майстер подкаст таамагласан. Одоо сонсож байгаа та бүхэндээ ажлын амжилт хамгийн гол нь эрүүл их байгаарай гэж хүсье. Энэ цав тахлын ард бүгдээрээ эмэгтэйгээр гарна гэдэгт бас ихтэй байгаагаа дахин дуулгамаар байна. Одоогийн мэдлэр миний алхам бол 1736 дахь алхмаа хийж байна. Надтай хамт байж миний яриаг сонсож байгаа сонссон та бүхэндээ маш их баярлалаа. Та бүхэндээ дахин олон сайхан уран бүтээл жүжиг кино дуугаар уулзах болно гэж бас хэлмээр байна. Баярлалаа.